Таны өдрийн мэндийг өрөө бид нэрлэгийг хүлээн авч ирсэн танд маш их баярлалаа. Баярлалаа. Манай компаниг бас урьж оролцуулж байгаа та бүхэнд маш их баярлалаа. За та удахгүй Mongolia Mining Expo зохион байгуулагдаж байна. За мэдээж хэрэг өнгөрсөн жилүүдтэй харьцуулахад ямар онцлогтой вэ? 14 дахь жилдээ бол зохион байгуулагдаж байгаа шүү дээ. Тэгэхээр танай компани хувьд бас хэдэн бүтээгдэхүүнийг онцлон одоо яг энэ Expo-гоор танилцуулах хүлээлттэй байна. За Mongolia Mining Expo-д бол манайх 2018 оноос хойш тасралтгүй оролцож байгаа. За энэ удаад бол манайх Mongolia Mining алтан ивент эзэгчээр оролцож байгаа. Манайхын яг одоо энэ уул уурхайн шилжилтийн үеийг ашиглаад хоёр гол онцлог бүтээгдэхүүнээр оролцож байгаа. Энэ болохоор уул уурхайн хүндацын 150 тонны өөрөө болгогч болон 80 тонны өөрөө болгогч дээр төлхөө фокуслаад энэ удаагийн үзэсгэлэнтэй оролцож байгаа. Ер нь олоос болоод дотоодын нэлээд олон компаниуд оролцсон гэсэн хүлээлтээс ерөөхдөө энэ Expo зохион байгуулалтын хамгийн гол одоо ач холбогдлын таны одоо компани зүгээс ямар байдлаар харж байна? За манай компани зүгээс бол энэ Expo-д орсноор бол яг харилцагчийн одоо яг нэг бодиттой техник худалдаа авч байгаа харилцагчийн тоо бол өсдөг. Тэгээд нүүрсний салбар ямар чиг хандлагатай байна, алтны салбар яаж ин зэс төмрийн өдөр те бусад одоо энэ шороо ордны алтны шороо ордны салбарх одоо аль ямар хөө чиглэлээр үйл ажиллагаа явуулах чинь одоо энэ нь одоо Монгол Улсын эдийн засгийн засагт хэрхэн нөлөөлж ийн гэдэг бол бид нар бол маш их мэдээллийг олж авдаг, харилцагчийн датаг маш сайн цуглуулж чаддаг энд орсноор. Тэгэхээр Grand Mining компанийн хувьд он гарснаас хойш борлуулалт нь 35% өссөн гэсэн юм үзүүлэлттэйсэн. Тэгэхээр ер нь борлуулалт төсгөөдөөс яг юу гол төлөхөд залуу мэдээж хэрэг цаашдаа энэ одоо тоног төхөөрөмжийн зах зээл өсөх юм хандлагыг бол мэдээж хэрэг олон улсын байгууллагуудаас гаргаж байгаа. Тэгэхээр ер нь цаашдаа бас борлуулалтын төлөвөөс ямар байдлаар харж байгаа вэ? За бид бол цаашдаа компанийнхаа борлуулалтыг бол илүү өснөөр зурулж харж байгаа. Яагаад тэгэхээр одоо яг энэ хүндацын тоног төхөөрөмжийн бол яг нэг жижиг тоног төхөөрөмжнөөс том руу шилжсэн энэ шилжилтийн үе ирсэн байна. Тэгээ бид нар бол энийг бол маш их тийм оновчтойгоор ашиглаж чадаж байгаа. Яг тэгэхээр одоо манай дээр бол одоо дэлхийн одоо өрсөлдөгч кад камбацуудаа өрсөлдөгч одоо том 150 тонны те хибрид байгаль орчин дээлтэй цагварын цоошин одоо өөрөө болгочиг бол бид нар онцгой танилцуулж байгаа. Энэ ч гэсэн одоо манай Монголын томоохон төсөл дээр амжилттай бас хэрэгжээ явж байгаа. Одоо Эрдэс 5-7 DDJ код дээр манайх нэг 15-ыг явуулж байна. Max Group-ийн хаалттай ресурсын төсөл дээр бас явж байна. Тэгээ өөр улсын чанартай томоохон төслүүдэд бас техникээс санал болгоод нийлүүлэх гэдэг ингэж явж байна. За мөн тэгээд одоо яг манай компани онцолж байгаа хоёр бүтээгдэхүүн бол Sany брэндийн 80 тонны бүрэн автомат өөрөө болгогч болон 150 тонны хибрид загварын өөрөө болгогчийг бол харилцагчдаа санал болгож байгаа. Энэ хоёр техник дээр гол давуу тал нь гэх юм бол за 80 тонны өөрөө болгогчийн хувьд гэх юм бол Америк нэгдсэн улсад үйлдвэрсэн айлсан хоровтой бүрэн автомат уул уурхаад ер нь бол одоогор бол бүрэн автомат 80 тонны бол сонсмолууд бол арайхан оруулж идэггүй. Энэ дээр бол манайх одоо анхдагч болоод ингээд борлуулалт маш сайн явж байгаа. Энэ техникийн хувьд гэх юм бол жолоочийн аюулгүй байдлыг маш сайн хангасан. Тэгээд ямар ч тийм операторын ур чадвар шаардахгүй энэ техникийг эмгтэй хүнж бариад явах боломжтой. Тэгээд эдлэгээ удаантай юм техник байгаа. Том 150 тонны хибридийн хувьд гэх юм бол уламжлалт одоо дизель хөдөлгөөрийг цахилгаан хөдөлгөөртэй хослуулж одоо байгаль орчин дээлтэй тэгээд техник үйлчилгээ ашиглалтын зардал бол яг одоо бид нар сүүлийн 1 жил бол бараг судлаа. Нэг 15-аас 20% болол түвшний хэмнэлт бол үнэхээр яг ажил дээр гарч ирж байна. Засварын зардал бол одоо кад камацу гэх томоохон брэндүүдтэй одоо харьцуулах юм бол 50% юм бол хямдхан байна. Компаниудтай хамтран ажиллах тал дээр асуумаар байна л да. Яг энэ жилийн хувьд ямар компаниудтай хамтран ажиллах гэрээ хийсэн? За цаашдаа үйл ажиллагаагаа тэлэх ямар төлөвлөгөө стратеги баримталж байгаа бол? За манай компанийн хувьд бол одоо яг одоо ингээд нүүрсний зах зээлтэй холбоотойгоор бол компаниудын бас дотоодын нүүрстэй холбоотой компаниудын дотоодын одоо санхүүжилт бас жоохон сул байгаа. Тэгээд ийм болохоор бид нар бас нэг томоохон улсын чанартай төслүүд дээр төсөл дээр явж байгаа одоо компани дээр хамтарч ажиллахыг илүү төлхөө фокуслаад тэрнийхээ араас бид нар бас нэлээ явж байгаа. Одоо яг бидний хувьд л гэхэл Эрдэс 5-7 одоо TDJ кодоор бол том 150 тонныхоо өөрөө болгогчийг бол амжилттай нийлүүлээ явж байна. Мөн Max Group-ийн хаалттай ресурсын төсөл дээр явж байна. Тэгээд замрын алтны шороо ордуу бид нар бас нэлээд сайн техникүүдээр нийлүүлж байна. Тэгэхээр одоо яг нэг цаг үеэ дагаал яг бодиттой хэрэгжиж байгаа төслүүд дээр л төлхөө техникээ санал болгоод явж байна. За компанийн хувьд бас бүтээгдэхүүн, бараа бүтээгдэхүүний татан авах чиглэлээрээс яг одоогийн байдлаар ямар гол сорилтууд тусгалж байгаа вэ? За бараа бүтээгдэхүүн татан авалтан дээр бол манай дээр нэг тулгымсан асуудал ахгүй. Бид нар бол аль болохоор бэлэн байдал хангаж ажиллахыг бол нэлээд одоо хичээж ажиллаж байгаа. Техник маань бэлэн байх юм бол бид нар худалдаж авах харилцагч нар нь бол бид нарт байна. Тийм болохоор техникийн бэлэн байдлыг л маш сайн
хариуцж байна. Мөн борлуулсан техникийн араас засвар үйлчилгээ сэлбэр нь бол үйлчлээд явж байгаа. Үйлчлэгээний бас салбар юм тийм. За олон улс талдаа харах юм бол мэдээж хэрэг Америкийн нэгдсэн улсын нөгөө тариф хэрэгжиж эхэлсэнтэй холбоотойгоор зах зээл нэлээдгүй одоо тодорхойгүй байдлыг бол үүсгэж байгаа. За тухайлх юм бол бас Хятадд өндөр хэмжээний бас тариф тогтоосонтой холбоотойгоор манай Монгол улсын бас нүүрсний экспорт саарах юм эрсдлийг бас авчирж байгаа шүү дээ. Тэгэхээр ер нь таны хувьд яг энэ зах зээлийн бас эрсдлийг ямар байдлаар харж байгаа вэ? За энэ зах зээлийн эрсдлийг бол бид нар одоо нөгөө за нүүрсний компаниудын хувьд ярих юм бол одоо маш олон техникээр те нэг багахан хэмжээний уулын бүтээл хийдэг байсан бол бид нар цөөн техникээр их бүтээл хийхийг санал болгож байгаа. Энэ юу вэ гэхээр нөгөө нэг байгаль орчин дээлтэй яг л саяны миний хийсэн нөгөө ээлтэй их бүтээл хийдэг үйлчлэгээний зардал багтай энэ техник маань бол одоо яг энэ цаг үед бол маш оновчтой сонголт болцоод ингээд явж байгаа тийм. Том зурглаар наваад үзвэл мэдээж хэрэг 2032 он гэхэд яг энэ уул уурхайн тоног хөрөмжийн зах зээл 200 тэрбум $. Төрж за одоо жилд бараг дунджаар 5 орчим хувиар өсөх юм тооцоотой байсан эерэг төсөөлөлтэй байсан л да. Тэгэхээр яг энэ онд өсөлтийг бас дотоодын зах зээлд ямар байдлаар харж байгаа вэ? Өсөлт хамгаалах байл эсвэл мэдээж хэрэг энэ уул уурхайн салбарын бас эрсдэлтэй холбоотойгоор буурах бас эрсдэл байгаа л. Манай компанийн хувьд бол ер нь бол өсөлттэй гэж харж байгаа. Яг одоогоор ингээд жоохон нүүрсний салбар маань зогсон байдалтай байгаа ч гэсэн манай борлуулалтын нөгөө утгаараа бол алтны шороорд зис төмрийн өдрийн уур хаанууд бол бас нөхөж ажиллаж чадж байна. Нүүрс бол явдгаараа явна гэж бид нар бол харж байгаа. Тийм болохоор илүү том өөрөлд том бүтээл шаардсан том оврын тоног төхөөрөмжүүд зах зээл одоо нүүрсний салбарын харилцагч маань яг хэрэг болж байгаа болохоор бид нар яг энэ хэрэг болж байгаа үед нь яг сайн чанарын бүтээгдэхүүнээ бэлэн борлуулад байж чадж байгаа бол таамаглаад ер нь бол нүүрсний салбар бол явдгаараа явна өснө уламл одоо бүтээлэл бүр томруулах бах компаниуд бол ингэж л харж байна. Ялангуяа одоо бас алтын үнэ л олон улсын зах зээл дээр бол нэлээдгүй эрчимтэй өсч байна. За олон удаа шинэ дээцэгээ шийдэлэн тогтоолоо. За мэдээж хэрэг бас томоохон хөрөнгө оруулалтын банкнууд ч гэсэн ойрын хугацаанд $3,500 хүрнэ гэх ийм одоо эерэг төсөөллийг бол гаргаж байгаа шүү дээ. Тэгэхээр алтны үнийн төсөөлөл за мөн дээрээс нь одоо зис нүүрсний одоо үнийн өсөлттэй холбоотойгоор ер нь яг энэ зах зээлд яг ямар бас гол чиг хандлагуудаа хамгаална гэж харж байна. Тухайлх юм бол одоо уул уурхайн яг тоног хөрөмжийн зах зээл. Тоног хөрөмжийн зах зээл бол одоо л алтны хувьд яг ярих юм бол алт 3 хөтөлбөр хэрэгжиж эхэлж байгаа. Тэгээд сая өнгөрсөн 7 хоногт бид нар бас алт 3 хөтөлбөрийн талаар жоохон мэдээлэл Шангрилаа дээр зохион байгуулагдсан мэдээлэлд очиж оролцсон. Тэгээ ер нь бол яг өмнөх жилүүдэд алттай холбоотой лиценз сунгаагүй байсан, ажлын эхлүүлээгүй бүгдийг хойшлуулсан байсан, хөрөнгө шийдэгдээгүй байсан. Бүх одоо ажлыг төрөөс олон банкудтай хамтарсан юм дэмжлэгээр алтыг бол нэлээд явуулна гэж хараад тэгээ ер нь алтны компаниуд маш хөдөлгөөнд орсон байгаа. Бид нар ч гэсэн яг энэ цаг үетэйгээ хөл нийлүүлж болохоос бас алтны компаниуд руу бас төлхөө бас сайн фокуслаад бас ажиллаж байна. Дотоод тасааг нь уул уурхайн тоног хөрөмжийн одоо бараа бүтээгдэхүүнийг оруулж ирж байгаа одоо компаниудын тоол нэг үе бол бодох юм бол нэлээд нэмэгдсэн юм байна. Тэгэхээр зах зээлээс өрсөлдөөнийг бас ямар байдлаар харж байгаа вэ? Зах зээлд өрсөлдөгч нар бол маш олон байгаа. Яг манай компанийн хувьд бол нөгөө бүгд Хятад улсын тоног төхөөрөмж одоо уул уурхайн хүндаацын тоног төхөөрөмжөөр одоо Хятадтай бол яг тэргүүлдэг үйлдвэр Сааны гэдэг брендийн яг Монгол дахь одоо энэ хүндаацын машин механизмээр албан ёсны бол хэрэгтэй бид нар борлуулж байгаа. Манай бол гол өрсөлдөгч нар бол бид бол дэлхийн том брэнд болох Кадкамац үгэл гэж харж байгаа. Бусад бол нөгөө Хятадын дотоодын 2 3 4-т ордог үйлдвэрүүдтэй бол нэг өрсөлдөгч гэж бол харахгүй ажиллаж байгаа.